Пестицидийг хөдөө аж ахуйн таримлын сэлгээнд хэрэглэж эхэлсэн цагаас тухайн талбай дургуж буй ургамлаас гадна дараагийн сэлгээнд буюу эх жил талбай тарих таримлыг бодолцсон пестицидийн зааварт байгаа шаардлага хязгаарлалтуудыг ягштал биелүүлж мөрдөх хэрэгтэй болдог. Ирэх жилүүдэд тарих таримлуудад хамаарч болох хязгаарлах хүчин зүйлсийн нэгэнд дараагийн тарих ургамлын хязгаарлалт буюу сэлгээний ургамлын хориг гэсэн нэр бүхий зүйл яригдж эхэлдэг. Тухайн талбайд тарих дараагийн ургамалд хязгаарлалт тавигддаг нь хоёр шалтгаантай байдаг. Нэгдүгээрт одоо талбайд ургуж буй таримлд хэрэглэсэн пестицидийн үлдэгдэл дараа жил тарих ургамалд зөвөрлөгдөн пестицидээс үлдэлтэй гэмтэл дүртөх. Хоёрдугаарт дараа жил тарих таримлд хоригдлогдсон үлдэж болох пестицидийн өндөр тунгаас хүн мал амьтныг хамгаалах зорилготой байдаг. Гербицидийн хаяг шошгон дээр дараа жил талбайд тарих ургамал гэмтэл дүртгөөс сэргийлж энэ жил тухайн пестицидийг хэрэглэсэн тохиолдолд дараа жил нь тарьж болохгүй ургамлуудын жагсаалтыг бичсэн байдаг. Гэхдээ ийм төрлийн хязгаарлалтууд хортон шавжны болон мөөгөнцрийн эсийг хэрэглэдэг пестицидүүдийн хувьд бүрч бага байдаг байна. Таримлын хязгаарлалт нь хөрсөнд хог ургамлын эсрэг хэрэглэдэг гербицидүүдийн хувьд их түгээмэл тохиолддог. Энэ тухай мэдээллийг тухайн таримлын эсрэг хэрэглэх заалтыг тайлбарласан хэрэглээний тухай хэсгээс олж унших боломжтой. Пестицидийн хаяг шошго дээр таримл бүрээр нь бичлэгүүгээр бусад бүх хөдөө аж ахуйн таримлд гэсэн байдлаар ч тэмдэглэсэн байж болдог. Ингээд таримлын хязгаарлалтын тухай ойлгож хэрэгжүүлэхэд анхааралтай хандах ёстойг сануулсан хоёр зохиомол тохиолдлыг авч үзцгээе. Мария Калифорний төв хэсэгт хүнсний ногоо ургалдаг бөгөөд өнгөрсөн 3 сард тарьсан цоохор маялз нь нэг наст өргөн навчид хог ургамал болон самрын хог ургамлаас болж асуудал их үүсч байсан. Хортны хянах мэрэгчлэлтний зөвлөснөөр Capital 4L-ийг 1 акр талбайд 3.2 пинтийн тунгаар суулгацыг талбайд шилжүүлэн суулгахаас өмнө хэрэгэлсэн. Хаяг шошгонд зааснаар Мария 1 сарын өмнө цоохор маялзын суулгацыг талбайд шилжүүлэн суулгахаас өмнө хөрсөнд хэрэгэлсэн байсан. Ингээд шар маялзыг 4 сарын дараа хураахаар болсон байна. Одоо бүгдээрээ цөөхөн хормыг Capital 4L-ийн хаяг шошгыг уншихад зарцуулаад шар маялзаа хураасны дараа ямар төрлийн таримлыг тэр талбайдаа тарьж болох, таримлын хязгаарлалтаас болоод ямар төрлийн ургамлуудыг тарьж болохгүй байх талаар олж мэдцгээе. Англи хэлээр сонсож буй хүмүүс табыг дарж мэдээллийг авч болно. Та бүхэн хэр их мэдээлэл олж мэдсэнийг одоо харцгаая. Capital-ыг талбайд хэрэглэснээс хойш 5 сарын дараа Мария цоохор маялзаа хураахаар болсон. Түүний дараа тэр талбайдаа байцаа, шар маялз, сонгон, улаан манжин зэргийг тарихад ямар нэгэн аюул эрсдэл үүсэхгүй байна. 24-ийн сид зааснаар эсвэл Калифорни мужид суулгацаар цоохор маялзыг тарьж байгаа тохиолдолд зөвхөн Capital 4L-ийг 1 акр талбайд 4 пинтээс их хэмжээгүй шар маялзны талбайд хэрэглээд 5 сар болсны дараа нэр бүхий хүнсний ногоог тарьж болно хэмээн заасан байдаг. Одоо бүгдээрээ Мария яагаад цоохор маялзыг хураасны дараа тэр талбай дээрээ шанцай болон силянтрог тарьж болохгүй тухай ярилцгаая. Эдгээр ногоонуудыг тарьж болохгүй гэсэн дэлгэрэнгүй мэдээлэл SLC болон пестицидийн дэлгэрэнгүй шошго дээрх таримлын хязгаарлалтын тухай тайлбарласан мэдээллийн алин дээр нь ч байхгүй байна. Тийм учраас эдгээр нь бусад таримлууд гэсэн ангилалд хамаарах болно. Бусад таримлуудыг Capital-ыг хэрэглэснээс хойш 12 сарын дараа тухайн талбайд тарьж ургуулж болдог. Хоёр дахь тохиолдолд Фернандо талбайдаа сэлгээ их төлөвлөгөө гаргасан бөгөөд эхлээд тижээлийн тусгай сортын овёс тариад дараа хавар нь тэр талбайдаа наран цэцэг тарихаар төлөвлөсөн. Одоо талбайд нь эрдэнэ шиш тариалж байгаа ба хог ургамлын тархалт их болсноос хойш 7 хоногийн дараа Rely гербицидийг цацсан. Гэсэн хэдий ч харамсалтай нь Armyworms гэдэг хортонгоос болж 1-7 хоногийн дараа ургацаа бүрэн алдсан байна. Одоо Rely гербицидийн шошгыг уншиж Фернандогийн дараагийн төлөвлөгөөний тухай ярилцгаая. Нэгдүгээрт Фернандо эрдэнэ шишийн ургацаа алдсны дараагаар өмнө нь төлөвлөж байснараа овёсыг тарьж болох уу? Хоёрдугаарт Фернандо дахин энэ талбайдаа эрдэнэ шишийг тарьж болох эсэх. Гуравдугаарт Фернандо төлөвлөсөн ёсороо наран цэцэг тарихын тулд хэдий хэрэг хугацаанд хүлээх хэрэгтэй зэргийг тодорхойлцгоё. Та бүхэн хэр зэрэг зөв хариулсан болохыг шалгацгаая.
Эрдэнэ шишийн талбайд зайлшгүй нөхцөл байдал үүссэн учраас 1-7 хоногийн дараа релай гербицидийг цацсан ба хортон шавжаас болж бүр мөсөн бүх ургацаа алдсан. Овёсыг сэлгээнд хэрэглэж болно гэж релайын шашган дээр бичсэн байна. Таримлын хязгаарлалтын хувьд харин тухайн гербицидийг хэрэглэснээс хойш 70 хоногийн дараа таримлыг тарьж болно. Овёсыг тарихын тулд Фернандо гербицид хэрэглэснээс хойш 70 хоног хүлээх хэрэгтэй буюу Эрдэнэ шишийн ургацаа алдснаас хойш 63 хоног болох хэрэгтэй. Гэсэн хэдий ч тэрбээр Эрдэнэ шишийг шууд тарьж болно. Наран цэцгийн хувьд сэлгээнд релайын шашган дээр хэрэглэж болох таримлын жагсаалтанд ороогүй байна. Тийм учраас бусад таримлууд гэсэн ангилалд хамаарч таримлын хязгаарлалтанд орсон бөгөөд энэ хугацаанд тухайн гербицидийг хэрэглэснээс хойш 180 хоног хүлээх хэрэгтэй болно. Хэрвээ тухайн ургамлын нэрийг шошго дээрх таримлын хязгаарлалтын жагсаалтанд оруулаагүй тохиолдолд эсвэл хязгаарлалтын тухай ямар ч мэдээлэл байхгүй тохиолдолд юу хийх ёстой вэ? Энэ тохиолдолд таримлын хязгаарлалт ерөөсөө байхгүй гэж ойлгож болох уу? Америкийн нэгдсэн улсын байгаль орчныг хамгаалах агентлагийн заасны дагуу тухайн хөдөө аж ахуйн таримлалт хэрэглэхийг зөвшөөрсөн пестицидийн хаяг шошго дээр сэлгээнд хэрэглэхэд ямар нэг хязгаарлалт байхгүй эсвэл дараагийн таримлалт тарихад хугацаа зааж өгөөгүй тохиолдолд Америкийн нэгдсэн улсын холбооны инсектицид, фунгицид, роденцидийн акт буюу FIFRA-г зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд хизээч тарьж болно гэсэн байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хэрвээ тухайн таримлын нэрийг таримлын хязгаарлалтанд дурдаагүй, хэрвээ ямар ч ургамлыг таримлын хязгаарлалтанд оруулаагүй байх тохиолдолд хөдөө аж ахуйн таримлыг хизээж ямар ч хязгаарлалтгүйгээр тарьж болдог байна. Энд бас нэг тохиолдлыг дурдж хэлэх нь зүйтэй бөгөөд энэ нь хөрсний эрүүл ахуй, тижээллэг чанарыг сайжруулж, зэрлэг хог ургамлын ургалтыг зогсоохын тулд хэрэглэдэг бүрхүүл таримлын тухай юм. Энэ ургамлуудыг хүнс болон тижээлийн зориулалтаар тариалдаггүй учраас талбайдаа үлддэг, эсвэл хөрсийг боловсруулахад хэрэглэдэг. Зарим хамгийн түгээмэл хэрэглэдэг гербицидүүдийн хувьд бүрхүүлийн зориулалтаар тарьж байгаа ургамлуудад таримлын хязгаарлалт хамаарахгүй байхаар тусгадаг. Гэхдээ нэг зүйлийг сайн анзаарах хэрэгтэй. Тэр нь тухайн таримл бүхий талбайд мал амтан бэлчээрлэхгүй байх ёстой. Тэгсэн тохиолдолд энэ нь бүрхүүл ургамал байхаа болдог. Хэрвээ тижээлийн зориулалтаар тарьсан бол таримлын хязгаарлалтанд орж бэлчээрлэхийн өмнө тодорхой хугацаанд хүлээх заавартай байж болдог. Хамгийн гол нь ямар ч пестицидийг хэрэглэхийн өмнө зааврыг нь маш сайн уншиж танилцж байх ёстой гэдгийг санаж байх хэрэгтэй. Хэдийгээр та пестицидийг хэрэглээд дуусчихсан байсан ч танд таримлын хязгаарлалтын тухай ямар нэг асуудлаас болоод лавлаж тодруулах хэрэг гарч болзошгүй тул хаяг шашганы мэдээллийг хадгалж байх нь зүйтэй.